За энэхүү бичлэгийг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. За энэхүү бичлэгээрээ би тухайн энэ рутерийн пассвортыг нь recover хийн. Буюу одоо пассвортыг нь сэргээнэ гэсэн үг. Тэгэхээр жишээлбэл би ингээд орох юм болвол за root маань юу нь бол асчихсан байгаа. Тэгээд би enable mode руу орох юм бол надаас enable password-ыг нь нэгж байгаа. Тэгэхээр энэ enable password-ыг мэдгүй тохиолдолд хэрхэн үнийг сэргээх гэдэг бичлэг гэсэн үг. Тэгэхээр үнийг сэргээхээс өмнө эхлээд нэг хэд хэдэн зүйлийг тайлбарлах шаардлагатай. За ер нь switch болон router гэдэг хөрөмжүүд нь санах дөрвөн байрштайг ойлгож хэрэгтэй. За эдгээр нь ROM, flash, NVRAM, RAM гэдэг одоо энд харагдаж байгаажлаа. За яг нэмэлтээр бас мөн гадаад USB төхөөрөмжийг бас ашиглаж болдог. За тэгэхээр анх тухайн router маань одоо асч эхлэхдээ ROM-аас ер нь ачаалагддаг гэсэн үг. За ROM-аас ачаалагдаад ер нь хоёр үндсэн функцийг гүйцэтгэв. Нэг нь болохоор одоо post буюу power on self test гэж байгаа. Дараагийнх нь болохоор load bootstrap. За ер нь bootstrap-ыг ачаалагчийг ачаална гэж ойлгож байгаа хэрэгтэй. Тэгэхээр bootstrap нь одоо iOS software image-ийг одоо flash-аас хайдаг. За тэгэхээр тэр нь юу юм бэ гэдэг юм бол за энийг ер нь бол ингээл энэгээр нь л ойлгож хэрэгтэй. iOS software гэдэг юм SCOG-ийн software байгаа гэж ойлгож хэрэгтэй. Software тэгээд image гэдэг. За нэг зэг Bing гэсэн нэм extension ч юм уу те. За энэ нь одоо жишээлбэл router 2911 гэсэн router дээр 2900 тэгдэг. За энэ нь юу н харуулчих та. За яаж яадаг вэ гэвэл би одоо switch-ийг унтраагаад асаач. За унтрааж асаагаад command line interface руу орох юм бол за асч эхэлж байна те. За одоо энэ нь бол flash-аас iOS image-ийг хагаад тэгээд хэрвээ олцсон тохиолдолд бол ингэ ачаалж байгаа. Хэрвээ олдоогүй тохиолдолд яах вэ гэх юм бол ROM гэд prompt гаргаж ирдэг. За тэгээд энэ дээр одоо байгаа учраас гаргаж ирж байгаа гэсэн үг. За хоньдоос нэг router гаргаж ирж байгаад за яг адилхан 2911 гэдэг. Энэ router-ыг ороод за boot идэж. За асч чинь те. За одоо ерөөсөө ROM-ос ачаалагдаж эхэлж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэнгүүтээ bootstrap-ыг ачаалж эхэлнэ. Bootstrap одоо цаанаасаа flash-аас image-ийг хагаад за image нь олсон тохиолдолд шууд NVRAM-аас startup config гэдэг файлыг тохирооны файлыг нь шууд яадаг. За энэ дэр болохоор одоо start wizard горим гэж ойлгож байна. Setup wizard горим байгаа. За нөгөө чи enable гээд show flash. За энэ дээр одоо C2100 universal keys гээд за энэ файл харагдж байгаа файл. За энэ бол бидний нөгөө нэг iOS software image байхгүй юу? Тэгэхээр энэ image байхгүй болвол шууд тэр ROM гэдэг одоо prompt хүсэрчдэг гэсэн үг. За түүнийг бас сэргээж болно. Гадны одоо TFTP ч юм уу тэр нэрээс нь сэргээж болдог. Бага. Миний энэ өмнөх switch дээр тохируулагдсан байгаа тохиргоонууд болохоор start config гэдэг тохиргооны файл дээр нь NVRAM дээр хадгалагдчихсан байгаа. За тэгээ NVRAM нь бол доктортой санахаа учраас одоо тухайн миний төхөөрөмжийг reload хийсэн ч гэсэн унтраасан ч гэсэн ер нь бол тохиргоо маань хэм байж байна. Тэгэхээр миний одоо яг real time одоо router дээр хийж байгаа тохиргоо маань одоо running config гэдэг файл буюу RAM дээр ачаалдаг. RAM нь өөрөө докторгүй санах учраас за бид нар заавал нөгөө copy running config startup config гэж тохиргооныхоо файлыг хадгалдаг. За тийм байгаа. За тэгээд ер нь бол шууд сэргээж эхлэхээс өмнө тохиргооны бүртгэлэг буюу config register гэж зүйл байгаа. За тэгээд config register дээр бид нэг hex утга тохируулаад тэр hex утга нь яг за global configuration mode руу ер нь ороод очиж болно гэсэн. Тэгэхээр эхлээд би за router унтраагаад асаач. За шууд асаагаад асчих явцад нь би шууд control c дараад break хийчих. За тэгэхээр from prompt гарч ирж байгаа. За асуудын нэмнэр дээр дарах юм бол за бидний ашиглах одоо тохиргоо нь болохоор config гэдэг энэ команд байгаа. За config-ийг дарангуутаа tgx 2142 гэдэг утгыг оруулаад өгчнө. За энэ утга нь болохоор NVRAM-ийн агуулгыг одоо үл тоомсорлоод NVRAM-ийн буюу одоо startup config-ийн агуулгыг үл тоомсорлож draw гэдээ болгож болно гэсэн. За тэнгуүтээ reset хийж. За уншиж дуусгах хүлээн. За ингэнгүүтлээ тухайн NVRAM-ыг үл тоомсорлож за setup wizard горимдоо шууд орчиж байгаа. За ингээд enable хийх юм бол шууд орчин гэсэн үг. Одоо энийг тохиргоогийн шалгах юм бол за running дээр юу ч ямар ч тохиргоо байхгүй. Start дээр бидний тохируулсан тохиргоонууд байгаа. За тэгэхээр за миний одоо тохируулчихсан байгаа өмнөх enable secret нь харагдчихэв те. Тэгэхээр энүүнийг нь би одоо шууд config global configuration mode руу ороод өөрчилж болно гэсэн үг. За ингээд жижигрүүлж байгаад за одоо пассвортаа солж болно гэсэн үг. За пассвортаа солихоос өмнө эхлээд яах вэ гэхээр startup гэд сурулчихсан байгаа. За global configuration mode-ноос буцаж гарч агаад за бид нэр startup гэд өмнөх NVRAM дээр байгаа тохиргооныхон файлыг нь running config руу эхлээд хуулчих. За running config маань ерөөсөө RAM дээр ачаалагдж байгаа гэж болж байна гэсэн. Хадгалагдаж байгаа. Ачаалагдж авч хадгалагдаж байгаа. Тэгэхээр уулсныхаа дараагаа бид нэр configuration mode руу орж агаад enable password-аа сольж. За би admin гэж. За түрүүн ярьсанчлан нөгөө нэг тохиргооны бүртгэл буюу config register гэдэг тохиргоог тохируулж өгнө.
За энэ болохоор дараа нь одоо системийг дахиад ачаалахад хэвийн ажиллаж авах хэвээр. Тэгэхээр энэний утга нь болохоор TIG-X21 TIG2 гэсэн утга байна. За энүүнийг тохируулж өгөөд гарч байгаад. За одоо эсрэгээрээ тухайн running config-оо би startup config руу болчих. За дахиад reload тэгээд restart хийчих. За хүлээж агаад. За нэг асаас оронд нь дахиад нэг хэлэх юм бол NVRAM, Flash, ROM гэдэг нь бол ер нь доктортой санахаагүй ойлгочих болно. За RAM бол докторгүй санахаа. Тэгэхээр NVRAM дээр бидний одоо startup config гэдэг файл хадгалагдчихэйдэг. RAM дээр нь болохоор running config нь хадгалагдчихэйдэг ойлгочих болно. Ойлгож байгаа. Заасан байна. За одоо enable хийхээс өмнө за admin гэсэн пассворд байгаа шүү дээ. Энийг копитч болтгоо. За ер нь admin угаасаа болчихно. Enable гээд admin. За ингээд болчихж байгаа. За бичлэг маань энэ үрээр дээр нь